За битээр Лондон орох замд ийм гоё туйлын туяатай таарсан. Тэгээд онгоцны буудлын дээр очиад буудалд хоноод тэгээд Лондон зорьсон байгаа. Тэгээд ягаад Лондон явах болсон бэ гэхлээр 5-6 сарын өмнөөс нэг концерт үзэхэд билет авсан байсан. Ерөнхийдөө битээр нэлээд ажилтаа байгаад хоёулаа нэлээд ядраад ажилласаа бас жоохон залхаад гэх юм уу да. Тэгээд нэг жоохон төр завсарлага авъя гэд хоёулаа цалингүй чөлөө авсан. Тэгээд Лондон руу зорьсон байгаа. Яг уу мэдээж манай гэрээс Лондон руу явахад нэлээд цаг хугацаа зарцуулдаг. Тэгээд битээр урд өдөр нь онгоцны буудлын ойролцоох зочдуудад хончоод өглөө нэрт нисэн байгаа. За одоо та нар ингээ харж байна те Лондон хотыг дээрээс нь харж байна. Нөгөө иргэдэг цагаар юу гэдэг лээ? Асыг харагчиг юм байгаа. За тэгээд Лондонгийн гүүр харагдчихээн. За ийм юмнуудыг дээрээс нь харах боломж олгосон. Яг бол тэнгэр хангайг сайхан байсан. За тэгээд битээр буучаад тэгээд нэг газар хоол идсэн байгаа. Тэгээд зочдууд буучаад тэгээд энэ Вьетнам хоолны газар хоол идсэн. Vietnamesisk restaurang hvor folkan är från Hanoi som har 10 miljoner inbyggare. Ja. Det är ganska bra. Jag har beställt poi. За буудлынхаа ойролцоо зочдуудын ойролцоох нэг ресторан хоолнд идсэн. Энэ Вьетнам хоолны газар. Тэгээд Вьетнамд бас их сүрхий санагдчихж байгаа шүү. Хаа явсан газар хоолны газар байгуулсан. Тэгээд шүл авч идчихээ. Тэгээд маргааш нь битээр ингээд нөгөө юм Лондон чи 2 дахь автобус ихтэй шүү. Тэрэнд нь суугаад ингээд хотын төв рүү орсон. За нэлээд 30-40 минут явж байгаад энэ одоо хатан хаа Виктория тэгээд түүний гэр бүлийн Альберт одоо эзэн хааны те байгуулсан ийм музейг үзэх боломж олцсон байгаа. Тэгээд энэ музейг үзэхэд зүгээр ингээд шууд очиод баг гадна очиод унаагаар ингээд зогсчт юм байлээ. Тэгээд маш том барилга байгууламж байсан. За энэ хатан хааны музейг үзэхэд ерөөсөө мөнгө төмөрөг төлдөггүй. Тэгээд тийм болооч тэр олон орны хүмүүс ингэ байсан. Та нар музейний дотор ямар үзмөрүүд байсан гэдгийг музейтэй холбоотой тустай юм нэг бичлэгийг та нар үзээрэй. Тэгэх юм бол тэр музейгээр аялсан болох би ямар нэгэн тайлбар хийхгүйгээр ингэ бичлэг оруулсан байгаа. За нэлээ ингэ үзэж байгаа битээр жоохон ядраа тэгээд гадна талд нь ингэж гараад одоо энэ харагдж байгаа байшинд ингэ бүхэл бүтэн том юм ресторан шиг юм ажиллаж байсан. Янз янзын хоол моолтой тэгээд кофе шоп янз бүртэй тэгээд битээр энд ийш нь ороод тэгээд бас явсан газар айл болохоор торт янз бүрийн юм амттан үзэх идэж үзэх сонирхолтой гэдэг битээр яг энэ музейний хийсэн гоё тийм амттангаас 2 янзын юу аваад торт аваад тэгээд идсэн. Тэгээд яг ийм гоё орчинд нь сууж байгаад идсэн чинь бас гоё байсан. Ер нь бол яг маш их хүнтэй учраас суух сандал болоход нэлээд хэцүү юм билээ. Гэхдээ яг харж байгаа л тэгээд ингээд суусан. За тэгээ ингээд сууж исэн чинь нэг юм залуу төгөл рүү хурд орж исэн. За музейний нэг ийм аяг тав ийм одоо шиш хязан эдлийн хэсэг нь бол маш их сонирхолтой санагдсан. Ёо хэдэн мянган үзүүрч байгаа мэдхгүй ингээд бүр өрөөд тавьсан. За энэ болгоны зүгээр дүрсийг ингээд үзнэ гэх юм бол баг хэдэн өдөр зарцуулах юм мэдэхгүй. Тэгэд энэ нэг зургийн академи хүүхдүүд олтой хүүхдүүд ингээд зураад хараад ингээд сандалтаа ирээд суучт юм билээ. Тэр маш их сонирхолтой. Би энэ зүгээр та нар сонирхуулаад хэсгээс нь оруулсан та нар тэр музейний влогнаас үзээрэй. Тэгээд үнэхээр одоо Английн шаазан эдлэл соёл гэдэг бол үнэхээр гайхалтай юм шиг гайхалтай санагдсан. Цайны соёл гэдэг ч юм уу тийм ээ. Үнэхээр гоё гоё юмнууд их байлээ. За тэгээд битээр музейгээ үзээд ингээд энэ өдөр нь ингээд дуусчихж байгаа. Тэгээд битээр ингээд тараад одоо энэ Лондонгийн алдартай Hyde Park гэдэг ийм паркаараа явсан байгаа. Тэгээ ерөнхийдөө явсан чинь ингээд навч энэ унтсан шаарлаад унтсан зарим ногоо нороо тэгээд намар болсон бас их тийм намрын уур амьсгал орсон юм сайхан байгальтай юм гоё юм музей байсан. За тэгээ битээр ингээд музейгээ үзсэн талаараа хоёлаа яриад паркаа үзээд ингээд сонирхоо явж исэн чинь энд зүгээр одоо хүн амьтан одоо яа гэдгийг хойлолцсон гэх юм уу тэ шоу хэрэм за
жоохон үнэг хүртэл гүйжсэн. Тэгээд холилдсон маш их тайван юм амгалан гоё парк байлаа. Тэгээд бид тэр нэлээд үзээд янз бүрийн уран янз бүрийн юмд харж агаад ингээд тэнээ явж исэн чинь мэдсэн чи орой болцсон харанхуй болсон байлээ. Тэгээд та нар паркийг ингээд өөрсдөө ингээд харна. Hallå! Hej. Här är Höjdparken, ja. Vi har parken inne. Har inte en bra insjö vi har bak oss? Jag syns det är väldigt Ja, fint. väldigt fint. Så nydelig. Många turister här. Sjaler som du sa nå? Ja, Nej, de har før de har så øynene er med. De tar ikke sånn. 자, 대안아 군치. 메모를. За ингээ одоо паркаараа битээ нилээ яваад тэгээд энэ нэг Диана гүнжийн дурсгал зорьсон зогсолбор байгуулсан байлаа. За дараа нь бид хоёр Оксфордын гудамжаар нэлээ явсан байгаа. За тэгээ явж байгаа Лондонгийн нэлээ одоо түүхтэй холбоотой гэдэг ингээд нэг зогсолборыг үзэх гээд нэлээ алхсан. За одоо энэ зурган дээр харагдаж байна. Ингээд та нар нэрийг олоод ингээд унших гэж бодож байна. За энийг очиж үзсэн. Дотор нь яхаа орж алхах гэсэн чинь засвартай байгаа юм шиг харагдчихсэн. Тэгээд ерөнхийдөө тавтахын ороо болоод чигээ хөл хөдлөхтэйсэн. Тэгээ битээр явсараа буудалтай ирж хансан. За тэгээ маргааш нь битээр ингээд өөр дөрөнгөө яваад хөлбөмбөг үзсэн байгаа. За энэ хөлбөмбөгийг үзсэн чинь одоо яхаа нөгөө энэ хөлбөмбөгийн багууч ингээд нэг юу одоо төвшингээр ингээд ялгагддаг. Тэгээ дөрөвдүгээр төвшингийн одоо тэр газарт ирж энэ хөлбөмбөгийн тоглолтыг үзсэн. Яг энэ тэр дүүргийн одоо баг тоглосон байгаа. Тэгээд эсрэг багтай 3-3-аар юу оноотойгоор тэнцсэн. За энэ өдөр нөгөө аймиг гэд хар салхи энэ нэлээ одоо Лондон, Европын зарим хотуудаар маш хүчтэй яваад тэгээд онгоцноо цэцлэгдээд янз бүр болж ирсэн. Тэгээд энэ салхитай хөлбөмбөг тоглох чинь бас нэлээ инээдтэй юм билээ. Тэгээд энэ та нарын туг яаж хийж байгааг харж байгаа те. Бараг ингээд хүнээ авч юу яачих гээд байгаа байхгүй хийчих гээд байгаа байхгүй юу. За тэгээ хөлбөмбөгийн тоглолтоо хоёлаа ингээд үзсэн. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэхээр хүүтэн гэдэг салхитай байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хүмүүс ингээд ерөнхийдөө томчууд нь ингээд зузаалцсан ирнэ. Хүүхдүүд нь зарим хүүхдүүд нь доогоор ингээд зөвхөн трикотой. Гэхдээ трикотагийн нэг юутай шорттой. Тэгээд ийм нөхцөлийн импер явж ирсэн. Тэр нэг сонирхолтой байсан. Яа тийм тэгж чирэг болох гэдэг юм уу бөө. За тэгээд ингээд энэ дүүргийн нэг хүнтэй хамт ингээд хөлбөмбөг үзэж байгаа танилцсан. Тэгээд битээ тэндээс гараад ингээд явж байгаад ачаа барил яваад байгаа шүү дээ. Буудалд очих явж байгаа. Тэгээд замдаа юм усан үзэн бахаар ургацсан ингээд гудамд нь ургацсан байт юм байлээ. Тэгээд нэг бас жоохон амталж үтсэн. Тэгээд шампагот We are going to hotel. Anders kommer här. Efter fotbollskampen. За бид буудалд очиж хончоод маргааш нэг концерт үзсэн. Концерт одоо Черчиллийн нэрмжтэй театрт болсон байгаа. Тэгээд энэ хүний концерт яагаад үзэх болсон бэ гэхээр одоо энэ соло концерт болж байгаа байхгүй юу? За урд нь болохоор бид жилийн өмнө хамтлагийн статус гэх хамтлагийн концерт үзсэн. Та нар тэр бичлэгийг үзсэн байх гэж найдаж байна. Бид тэр бүр зариул энэ подвал хийлгэж өмссөн байгаа. Vi är på, du ska höra på turné
med Status Quo sin vokalist Francis Rossi sør for London sentrum. Det kalles Bromley. Francis Rossi fra et sted litt lenger nord, nærmere bykjernen, som kalles Catford. Han skal spille sanger fra hele karrieren, og så skal han snakke om karrieren sin. Og vi venter at det en del gamle sanger da, som jeg liker best. Så her det en av de første albumene som jeg synes det beste da. Om Status Quo kommer til å spille noe mer, det tvilsomt. Men at Francis fortsatt har draget på det tror jeg. Vi trefte forresten noen norsker her i sted også, som sitter på nabobordet fra Jessheim. Andre liker best litt nyere sanger etter 1970. Jeg liker best de gode, gamle sangene fra slutten av 60 og utover. Og de har jo holdt på fra 67, tror jeg det var. Nå er det tvilsomt om de kommer til å spille sammen med mer. Vi hørte dem da for 1 år siden, eller 2 år siden i Liverpool faktisk. Det var en jækla bra konsert. Og vi forventer det samme, så kan han har øvd inn noen gamle travere av gamle hits. From a Jack to a King og Running Bear. Gamle hits fra 50- og 60-tallet. Håper vi han spiller også. Så det er store forventninger. Her vi spent. Han har fått treffe gutten også da. Det har vært helt topp. За концерт болохоор энэ Лондонгийн одоо Bromley гэдэг дүүргийн энэ та нар Churchill гэдэг удирдагчийг мэдээж тэ. За энэ Churchill-ийн нэрээр нэлэгдсэн юм театрт болсон маа. За үнэхээр дүүрэн хүмүүс плед нь бол нэлээд одоо хэдэн сарын зарагдаад дууссан байсан. За энэ Rossi болохоор 76 настай юм дуучин байгаа. За үнэхээр мундаг юм илтгэгч хүн байлаа. За бичлэг хийхийг хоригдсан учраас ямар нэгэн байдлаар бичлэг хийх боломж гараагүй. Хэрвээ та нараа энэ хүний дуунуудыг үзье гэвэл жилийн өмнө хийжсэн Status Quo-гийн концертыг үзээрэй. За тэн дээр бол үнэхээр бичлэг гоё байсан байна. За тэгээд үнэхээр гар хурууны хөдөлгөөн, тэр яриа хөрөө, дуу хоолой бол яг хэвээрээ байгаа. Үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд Европын орнуудад тоглолт хийх юм байлээ. За Осло 4 сар тоглоно гэсэн зал тавигдсан байлээ. Vi har akkurat kommet fra konsert med Francis Rossi, vokalisten og gitaristen i Status Quo. Han har hatt konsert her i Bromley i Sør-London. Gutten vel kanskje 75 år, men sprek og vital fortsatt. Og han drog mange gode og kjente låter. Han startet med Pictures og Matchstick Men. Og nummer 2, det var In My Chair. Og ja, og så videre så drog han mange hits. Caroline var han innom. Og han var innom han var innom Rocking All Over the World og Down Down for eksempel. Det var en fullsatt sal der. Det var nok mye grått hår da, men og så var det fra her albumet spilte de også noen sang. Jeg husker ikke hvilken, men det var noen sanger. Det etter min mening det beste albumet. Ma Kelly's Greasy Spoon. Ja. Og ja, så vi traff noen norske der da. De var fra Jessheim. De hadde snakket med Francis Rossi på forhånd, betalt litt ekstra. Og de forteller forresten at Francis Rossi kommer til Norge i april, i Oslo.
Da skal vi i vei. Det er i hvert fall sikkert. Til Oslo. Oslo, ja. Ja. Hvordan var det forventningen? Ja, det var kanskje bedre enn forventningen, for Francis Rossi holder på å bli gammel, stakkar, men han er vital og rask, og fortsatt fin teknikk på gitaren. Rask og spilte vanskelige grep og vanskelige overganger veldig fint. Han hadde med en medhjelper også, som var gitarist som var flink. Ja. Og han ser sunn og tynn ut. Ja. Han har nok sluttet med narkotika for en del år siden. Det brukte guttene mye på 70- og 80-tallet, men så sluttet de da, heldigvis. Da blir det neste måte. Well, you wouldn't like the riddle that I wrote you. You asked me how to call you on the phone. But there's one thing I will tell you, so I wrote it in the lines of a song. Ja, thank you. Ja. Lenge leve Anders og Amra og Francis Rossi. Ja, skål! Thank you, Rossi. I dag.